За бүгдний өдрийн мэндийг хүргэе. Энэ шинэ гишүүн бүртгэх Солонгос кодонд шинэ гишүүн бүртгэхдээ бид нар яаж бүртгэх талаар бичлэг хийж оруулах гээд бэлтлээ. Яагаад гэвэл өнөөдөр маш олон хүн энэ тал дээр асууж байгаа. Солонгост баг хинхэн ажиллаж Солонгос кодон дээр ажиллаж эхэлж байгаа учраас энэ яг одоогийн байдлаар маш олон асуулттай байгаа. Учраас бичлэгээр та бүхэн шууд дамжуулъя гэж бодлоо. Тэгээд энд шинэ гишүүн бүртгэхдээ бид нар хамгийн дээр нь аль улсын хүн бүртгэх үгүй л энэ дээр те одоо Солонгос нь, Америк нь, Канада, United Kingdom, Англи гэх одоо бүх улсууд бол ингэж ихсад гараад ирдэг. Тэгэхээр бид нар хамгийн дээр байгаа энэ Кореан буюу Солонгосоос сонгоод за Солонгос хүнээ бүртгэн. За Солонгос олгочлоо те дээр нь шинэ гишүүнийг бүртгэхдээ энэ бал харандаатай хэсэг байгаа. Энэ руу орох ёстой. За энд орж иж бид нэр одоо дараачийн одоо бүртгэлийг нь хийх юм байгаа. За яг энд болохоор одоо гэрээнүүд байгаа. Одоо хэрв та гишүүн болохын тулд эдгээр бүгдэнд нь тунны буюу нэг санал нэгдэх ёстой. Тэгээ эднэр дээр нь бүгдэн дээр нь ингээд окей гээд бүгдийг нь окей гээд за ингээ хаагийн гэхээр ямар ч гэсэн болчихлоо. За үүний дараагаар болохоор одоо энэ тухайн хүний яг өөрийнх нь одоо мэдээллийг бид нэр бичих байгаа. За тухайн хүний маань нэр нь энд бол хамгийн дээр нь нэр байна. Нэр нь бичин. За энэ дээр нь за ингээд нэрийг бичлээ энэ дээр. За дараагийнх дээр нь болохоор төрсөн он сар өдрийг нь бичнэ энэ хэсэгт. За энэ дээр оноо сонголоо. За сараа сонголоо. Тэгээд нэгний өдөр тий. За энэ урт хэлний хэсэгт нь бол эрэгтэй бол нам буюу эрэгтэй тий. Аарынх нь хэсэг бол эмэгтэй байгаа. За ингээд хүнээ сонгочлоо. Одоо энд бол нээгүүгийн, вээгүүгийн гэсэн юм хоёр янзын хэрэг гадаад хүн бол ямар визтэй хүмүүс вэ гэсэн сонголтууд нь эднэрийг хийдэг байгаа. Тэ одоо F2 визтэй юу, F2-ын 1 үү, за F2-ын 3 үү, F2-ын 4 үү, F2-ын 5 үү, тэ тэгээд F4, F5, F6, F6-гийн 1, D8, 9 гэсэн визнүүдийг бол одоо Солонгос гадаад хүн ийм визтэй хүмүүс бол манай компани шууд бүртгүүлэх боломжтой байдаг. За энэ хүний хувьд болохоор Солонгос хүн учраас биш шууд нээгүүгийн гэдгээр нь авлаа. За одоо энэ доор нь болохоор банк байгаа. Банкны сонголтуудаа хийн. Та тухайн хүний аль банкны одоо тэ банктай байна. Тэрийг та сонгоно. За бид нар болохоор эндээс үрийн инхэн гэдгийг сонгох ёстой байгаа. За ингээд үрийн инхэн сонголоо. Энэ доо талд нь дансны дугаарыг бичнэ. Дансны дугаарыг бичихтэй зай авахгүйгээр шууд одоо бичнэ. За ингээд окей гэлээ. За одоо ингээд харах юм бол бид нэр эхний хоёр тий одоо гэрээндээ окей хийсэн хувь хүний мэдээлэл тодруулчлаа. За хоёр дахь хэсэг дээр нь бид нэр одоо энэ хүний байрлах газрыг одоо зоон. За тухайн байрлах хүний ID-г одоо бид нэр эхлээд ямар кодтой хүн бэ гэд ID-гаа бол энд бичнэ. За ингээд за тэгээд энд бичлээ. За энэ гарч ирлээ. За энэ хүний хамгийн ихний хүн учраас ахаад одоо урьж байгаа хүн одоо энэ байрлуулах хүн байгаа. Энэ доотал ч гэсэндээ урьж байгаа хүний код яг мөн адил энэ хүний маань өөрийнх нь код бичигдэнэ. За ингээд бичингүүтээ бид нар арт талд нь энэ комсек буюу энэ цэнхэр дээр дараад заавал нэрийг сонгоод нэр нь гарч ирж байгаа. Нэрийг сонгоод окей. За
Ингээд өнгөрсөн дараагаар одоо бид нар тухайн хүний ID, нууц дугаар бүх юмыг бүглэх хэрэгтэй байгаа. За ID-н дээр нь бид нар одоо англи үсгээр хийх боломжтой. За англи үсгээр хийхдээ дан жижиг үсгээр ID-н дээр хийдэг байгаа. За энэ хүний маань нэр Чан Ён учраас шууд хэрэгэр нь за Чан Ён гээд за хамгийн ихний үсэг нь том болчих. Энийг нь бас жижиг болгох чи. Чан Ён сон. За энэ дээр бид нэр Жумбук Хагийн гэж Жумбук Хамсаа буюу яг ийм нэртэй хүн энэ дээр давхцаж байгаа ID давхцаж байгаа хэсгийг энд шалгадаг. ID давхцахгүй байх ёстой. За ингээд сон Жумбук Хамсаа. За ингээд хэрэглэх боломжтой хэн бол ийм цэнхэр бичиг те Саяун Канан хаана ID-имнийда гэж гарч ирж байна. За энэний доод талд нь болохоор нууц үг оруулна. Тухайн хүний нууц үг. Ерөнхийдөө дандаа хүмүүс төрсөн он сар өдрөөр нь хийгээд компанид шууд бүртгүүлэхэд бол төрсөн он сар өдрөөр нь хийчихдэг байгаа. За ингэнгүү те бид нэр ингээд нэрийг хийчихье да. За окей. За одоо энэ хүний гэрийн хаяг нь болохоор за энэ доор хэсэгт болохоор бид нар шууд гэрийн хаягийг нэр чинь за эндээс хэлээ сонгоод за шууд нөгөө одоо дандаа нөгөө турмян жүүсүүгээд шууд хаяг нөгөө замаар орж ирдэг болцсон тий замын үгээр тэнгүү тэрийг хамгийн сүүлийн ямар одоо руу гэж энэ тэрийг нь хийгээд хэдэн номерийнхоо энэ хийгээд тэгэхээр ерөнхийдөө амар байгаа. За ингээд энэ хүний хаягийг нь хичлээ. Тэгэнгүүт юу чинь эндээ шууд тоог нь бас биччихье. Ингээд хагаад тэгэхээр 20 за энд ингээд энэ сажиг дээрөө самнюг ивон кир ишип гэдэг энэ хаяг нь гараад ирлээ. Бид нар энэ за хаягийг ингээд сонгож авсныхаа дараа тухайн хүний хэдэн номер, хэдэн тоот, хэдэн давхар ингээд те нарийн мэдээллүүдийг энд бичдэг байгаа. За ингээд доталт нь биччихээн. За энэ доор нь болохоор 0-2-оор ихэлсэн дээр бол албан байгууллагын утасны дугаар. Тийм. За энэ 0-10-тай нь болохоор тухайн хүний хувь хүний утасны дугаар бичигдэнэ. За хувь хүний утасны дугаарыг ингээд тэгээд за утасны дугаараа ингээд хийчлээ. Тэгээ имэйл хаяг хамгийн доотлолт нь бол имэйл хаяг байгаа. За ингээд имэйл хаягийг нь оруулаад окей. За энэ хүний мэдээлэл болчлоо те. Энэ ингээд энэ байдлаар бүгд гараад ирлээ. Энийг нь бид нэр хадгалаад миний хувьд л ингээд хадгалаад авчдаг. За ингээд хадгалж аваад окей. За тэнгуут энэ хүний маань ингээ ID бий болчлоо тий 0077 код тий ID-тэй хүн бий боллоо. Тэгвэл шууд одоо хүм рүүгээ очиод за тухайн хүний одоо логин бид нар хийн тий. За энэ дахиж хүм тухайн хүнийхээ мэдээлэл рүү ороод бүртгэлээ
хийгээд тухайн хүний байрлалаа шалгана гэсэн үг байгаа. За тэгээд бүгдд нь амжилт хүсье. Тэгээд корона гэдэг энэ цаг үе ер нь бүх хүмүүс жоохон хасаагүй л хэцүү байна. Гэхдээ жимаа бол гайхалтай байна. Гайхалтай амжилттай байна. Биднэрт боломж гэдгийг бас харуулж чадж байна. Тэгэхээр бүх лидерүүдтэй амжилт хүсье.